Байна уу? Сайн байна уу? Багнуурын түргэн цэцлэмж байна. За, халуурсан өөр ямар зөөр вэ? Хизэнээс эхэлж тэгсэн бэ? Зөөр нь хизэнээс эхэлсэн. 2-3 удаа бөөлж халуурсан нь. За. Хүүхдийнхээ регистрийн дугаарыг хэлээрэй. Оо юу? За, гэрээ хаягаа хэлээрэй. За. Байна. Хайгнаа. За доотлуулаа. За, манай Багнуур дүүргийн яралтай түргэн цэцлэмж 103 тасаг нь Багнуур дүүргийн болон Тойргийн ойрын сумдын яралтай түргэн цэцлэмжид одоо яралтай тусламжийг үзүүлж ажилдаг. За, яралтай түргэн цэцлэмжийн дуудлагыг бид одоо 7021 103 дугаараараа одоо дуудлага хүлээж аваад за, таны дуудлагыг бол бид нар эренбэлж ажилдаг байгаа. Жишээлбэл ухаан алдаж унсан, толгой эргэсэн, цус алдсан, аваар ослын дуудлага гэх мэт аминд аюултай нөхцөлд бид нар онц яралтай дуудлага гэдгээр хүлээж авдаг. Таны өмнө 20 дуудлага байсан ч гэсэн таны дуудлага нэгдүгürt явна гэсэн үг. Тийм учраас дуудлага эренбэлж ажилдаг учраас одоо халуурч байгаа толгой өвдөд байна. Гэх жишээний дуудлагууд бол яралтай дуудлагын хойно ордгоо гэдгийг анхаарах хэрэгтэй. Яралтай түргэн цэцлэмж 103 нь бол 24 цагаар танд үйлчилж байдаг. 7021 103 дугаар 24 цаг таны өмнө бэлэн байдаг гэдгийг та бол анхаарах хэрэгтэй. Манай бүрэлдэхүүнд бол жолооч 5 жолооч ажилладаг. Ойрын дуудлаганд 1 жолооч, 1 эмч, диспетчер 24 цагаар. Жолооч нар бол алсын дуудлаганд бас хуваарлагдаж явдаг. 25 км-с дээш алсын дуудлаганд тооцогддог. За, 25 км-с дотгошоо байх юм бол таны дуудлага ойрын дуудлаганд орж манай энэ дотор үйлчилж байгаа эмч, жолооч хоёр таны үйлчлэгийг үзүүлэх нэ гэдгийг анхаарах хэрэгтэй. За, манай машины одоо дотор бүтээц гэвэл одоо энэ төрүүлсэн ус төрч, хүчил төрч. Энийг болохоор тээвэрлж байгаа хүнийг ямар өвчнөөс шалтгаалаад хүчил төрч өгөхгүйгээ шийддэг. Заавал түргэн цэцлэмжийн эмч хүнээ тээвэрлж байгаа заавал хажууд нь хамт суудаг. Дайлсвал үнэхээр өөрөө явж чадахгүй хэвтийн хүн эсвэл осолд орсон хүн байвал заавал ийм каталог ашиглаж өргөж авч яддаг. Тэгээд ер нь бол жолоочтойгоо заавал жолооч бид хоёр бол нэг хүн энийг бид хоёр яг багийн ажиллагаар нэг хүний гэж төсөөлөл ажиллагаагаа эхэлдэг дээ. Тэгээд ер нь бол дотор зохион байгуулалт гэвэл одоо тэр цаанаас хэрвээ тусал хийх шаардлагатай бол тэндээс туслаа залгаад тэг хүчил төрөгчөө өгөөд тэг хүнийхээ амин үзүүлэлтийг хинаа тээвэрлэдэг. За, диспетчерээс жолооч руу дуудлага өгөөд эмч жолооч руу зэрэг дуудлага өгдөг. Тэгээд эмч рүүгээ жолооч руу болохоор зөвхөн хаягийн мэдээллийг өгдөг. Эмч рүүгээ болохоор тухайн хүний зовиор, нас хүс ерөнхий байдлыг хэлээд бид нар тэгээд яаралтай дуудлага, энгийн дуудлага, ямар ирэмбтэй вэ гэдгийг одоо ер нь бол ирэмлээд түргэн шуурхаа очих, эсвэл хүлээгдэх боломжтой дуудлага дээр ирэмлээд явдаг. Түргэн тусламжийн эмч очиод шаардлагатай зовиорын эмчилгээг хийдэг болохоос бүрэн оншилж чадахгүй. Тэрэнд нь бас ард иргэж шууд одоо миний зовиорыг шууд үндсэн зовиорыг минь онцлоодох гэж ер нь бол их шаарддаг. Түргэн тусламж бол зөв очиод ерөнхий зовиорын нандаа шаардлагатай бол нэмэлт үйлчлэгээ буюу нэмэлт цаашдаа нарийн мэргэжлийн эмчт хөргөж өгөөд цаашдаа оншийг тодруулах ийм шат дараалтаа явдаг. За, манай түргэн тусламжийн ойрын дуудлаганд байдаг. Ойрын дуудлагын бэксэнд мэдээж чагнуур
За хил дарагч. За тэгээд халууны шил, хүүхдийн пульс оксиметр, хүүхдийн амьсгал тоолдог аппаратууд бол байгаа. За мэдээж аппарат тэгээд одоо пульс үздэг ийм пульс оксиметр байгаа. Тэгээд шаардлагатай ийм терэнүүд бол ингээд тусдаа ийм багцанд байдаг, цомгонд байдаг. За шаардлагатай ийм терэнүүд мөн байна. Энийг болохоор хэрэглэжээ дараа нь тэнэглэдэг. За ингээд шаардлагатай ийм терэнүүд байна. За мэдээж тэгээд ийм терэнэ хайж уус тусал терэнүүд тий. Туслын зүүнүүд байна. За тэгээд хуурай эмийн савнууд байна. Ингээд тусдаа ингээд савлгаатай, тусдаа ангилна. За тийш нөр ийм тариага хичээд ийм одоо энэ аюулгүй хайрцаг байна. Аюулгүй шар уут байна. За мэдээж хамгийн хэрэгтэй гар ардгах санитар. Тэгээд бэли гэх мэт зүйлүүд юу н байдаг. Да шаардлагатай бүх бент тэгээд шархны наалт эдэр бол байна да. Хүмүүний зүйлд.